За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд энэ удаагийн эрүүл үндэстэн эрүүл мэндийн цогц боловсрол олгох одоо 3 дахь дугаарын маань подкаст инхүү эхэлж байна. Энэ удаагийн подкастаар маань оюун цэцэг багш маань дахиад өргөцсөн байгаа. Яа тэгэхээр өмнөх 2 подкастаар маань айгүй их нөгөө хүмүүс асуулт ирүүлсэн. Тэгээд тэр асуултыг асуух хүнэнд дахиад ингээд оюун цэцэг багшаа яах аргагүй ингээд бид нар урьж оролцуулахаар болсон байгаа. Тэгээд зочин оролцогч багшаар маань болохоор Японы Окаяамагийн их сургуульд амгаах ухааны доктор зэрэгээ хамгаалсан амгаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн нүүр ам судлалын сургууль хүүхдийн нүүр ам судлал өрсөлдөн сэргийлтийн тэнхимийн багш амгаах ухааны доктор профессор би оюун цэцэг багш маань хүрэлцэн ирсэн байгаа. Тань дахиад энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд эрүүл үндэстэн подкастыг санаачлагч бүгд найрамдах Солонгос улсын Янсаа их сургуульд амгаах ухааны докторийн зэрэгээ хамгаалсан амгаах ухааны доктор дэд профессор Ж Отгонбол гэмч маань бас ингээд хүрэлцэн ирсэн байгаа. Та хоёртай энэ өдрийн мэндийг хүргье. За энэ өдрийн мэндийг хүргье. За тэгэхээр энэ удаагийн подкастаар болохоор бид нар нийгмийн эрүүл мэнд, за амьдралын буруу дадал зуршлаас үүдэлтэй одоо эрүүл мэндийн тийм ямар сөрөг нөлөөллүүд үүсэж болох вэ талаар ерөөхдөө ярилцсан. За би тэгээд яг энэ амьдралын буруу дадал за одоо би яг хувьдаа бол эрүүл амьдралын хэм маягаар амьдрах гэж аягүй хичээдэг. Тэгээд яг ямар үед ингээ бодоодсон чи яг ямар үед миний одоо амьдралын дадал ингээ буруу дадал зуршил руугаа жоохон орчих гээд байдаг вэ гэж бодоодсон чи яг энэ төвжирлийн үед байт юм билээ. Тэгэхээр энэ төвжирлийн үед яг одоо бид нэг машин дотроо байж байгаа. Тэг ингээд нөгөө хоол одоо хоолоо авч явж бол хоолоо идэндээ хоолоо идчихэд нөгөө шүдээ угаах боломж байхгүй. Хэрэв хоолоо бэлдээгүй бол би ихэнхдээ одоо ингээд төвжирлийн цагаас болж айгүй их оройн хоолныхоо цагаас хоцорч гэртээ очдөг байхгүй. Тэгэхээр ингээд тэр хооронд ч өлсөн шүү дээ. Тэгэхээр яг нөгөө яг машин дотор ингээд нэг идэх юм юу байна гэж нөгөө төвжирлийн үерч хаагаал яг нэг чихэрлэг зүйл идчихдэг. Тэгэл ойрхон зам дээр дэлгүүрээ ундаа аваад уучдаг ч юм ам цангас үедтэй ингээд яг нөгөө амьдралын буруу дадал маань яг төвжирлийн үед айгүй их төвжирэл айгу нөлөөлчихэд идэм байлээ ер нь миний хувьд. Тэгэхээр яг энэ төвжирэл одоо яг шүд амны хөндийн эрүүл мэндийн одоо асуудал яг хэрхэн одоо нөлөөлд юм болоо. Тэгээ одоо бид нар ингээд машинд авч байхдаа айгу чихэрлэг зүйл идчихдэг. Хүүхдүүдтэй төвжирэл ингээд машинд явж ил ундаа чихэр ингээд өвчтдөг шүү дээ бид нар. Тэгэхээр яг энэ одоо зүйл идж байгаа одоо энэ буруу дадлууд маань яг дотор иргэдэнд яг хэрхэн яаж нөлөөлдөг. Тэгээ одоо яг энэ нөхцөл байдалтайгаа зохицуулж яг эрүүл мэндэд хэрхэн одоо бид нар анхааруул зохиомжтой болоо юм. Тэгэхээр төгжрөл бол мөнхийн сэдв. Өнөөдөр ч бидний амьдралд байгаа, цаашлаж байх болно. Тэгэхээр энэ дэр бид нар тасан зохицох буюу өөрөөр хэлбэл өнгөрсөн энэ нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох нэвтрүүлгүүд маань одоо бид нар өнөөдөр одоо шүдээ угаа хоол идсэнийхаа дараа 5 минутанд багтаа шүдээ угаадаг зүйл нь боломжгүй гэж ярих гэдэг шүү дээ. Тийм тохиол яалтчгүй л энэ хотчиж байгаа нийгэмд өнөөдөр сая 700 мянган иргэний асуудал мөнөөс мөн. Тэгэхээр энэ маань бид нар энэний гарцыг илэрхийлж аль болох бид нар энд одоо ажил амралтаа хамгийн багадаа л бага насны хүүхдүүдэд өөрт хамгийн ойрхон уул нь бол болдог бол манай нийгмийн гажуудлах буюу гэхүү яг л дүүргийнхээ хажуудлалт Японы онгоцны сургууль цэцэрлэгтэй байдаг. Ингээд хүүхдээ өглөө ороо том машинаар зөөгөөд гэдэг юм ингээд явдаг юм чинь бараг л зөвхөн Монгол байдаг гэлчихэд болох ийм зүйлүүд байгаа байхгүй. Одоо тэгтээ гэхүү нэгэнтээ эндээ зогсож амьдрахаас хойш эрүүл амьдралын хэв маягийн маш их зүйлийг өнөөдөр хөндөж болно. Сургуулийн орчин өнөөдөр ярьж байгаа зүйл маань асууж байгаа асуулт маань ердөөсөө гадны хүчин зүйл байгаа байхгүй юу. Тэгэхээр аливаа хүчин зүйл маань удамшлын хүчин зүйл, гадны хүчин зүйл гэдэг хоёр зүйл байдаг. Тэгээд энэ гадны хүчин зүйл, за удамшлын хүчин зүйл, за дотоод хүчин зүйл, тэгээд эдгээрийг сэргийлэх арга замын мэддээгүйгээс юм болоод одоо өөрөө энэ шүдний өвчлөл битгий энэ эрүүл мэндийн өвчлөлөөс 75% сэргүүл болно гэдэг энэ чинь дэлхийн нийтийн судалгаагаар нотолцсон. Тэгэхээр эрүүл мэндийн байгууллага манай одоо дүүрэг хороонд ч гэдэг юм уу сум орон нутагт шүдний эмнэлэг байхгүйгээс болоо бидний шүд зороод гэдэг болголт нь эрүүл мэндийн байгууллагаас нөлөөлөх зүйл нь 25% байгаад байгаа байхгүй. Тэгэхээр 75% нь бид нар бүрдүүлэн тэгвэл одоо өнөөдөр маш их зүйлийг ярьж болохоор байна. Энэ төгжрөл бол цаашдаж байх учраас төгжрөл бид нар ямар хоол идэх юм яг төгжрлийн үед мэдээж хүүхдээ яг л авч явах цаг нь байна. Тэгэхээр энэ дээр яах вэ? Одоо нөгөө нэг шүдээ угааж болохгүй л ядаж амныхаа өндийг усаар зайлуулж гэдэг юм уу? Тэгээ зайлсан усаа залих юм уу? Уцаагаад асах юм уу? Өөр савнд хийх юм уу? Энэ дээр манай доктор багш маань илүү тодорхой энэ амны хөндийн аршилт, эрүүл мэндийн асуудал дээр энэ төвжирэлтэй холбоотой болоод энэ дам нөлөө яриад байна шүү дээ. Энэ асуудал дээр илүү тодорхой тайлбар өгөх байхаа гэж бодож байна.
За тэгэхээр зарим хүмүүс нэгдүгээр подкастыг үзэг байх. Нэгдүгээр подкаст дээр ярилцсан шүд цаар хөвчнөөс хоолоор сэргийлнэ гэхээр өдрийн 3 хоолоо тогтмол идэх хэрэгтэй гэдэг. За бид нар ч бас ингээд монголчуудад бас нэг юм садны судалгааны үр дүн байдیں۔ Миний 2000-аас 2005 онд хийжсэн мэдлэгтэй бид нар дадалгүй. Тэр дадлыг хэвшүүлэхэд нь нийгмийн хүчин зүйлс ч нөлөөлнө, хувь хүний хүчин зүйлс ч нөлөөлдөг. Тэгэд би яг тэр докторийн судалгаараа хийж хахад одоо тэр үед миний судалгаанд хамрагдчихсан хүүхдүүд бол одоо өнөөдөр чинь бараг 20 жилийн дараа 25 6 настай болсон охид залуучууд байгаа. Тэр хүүхдүүдийг үзээд нэг хүүхдийн амд ингээ 10 шүтэн цаарцсан хүүхд байгаа байхгүй юу? 5 настай хүүхдүүдийг тэгээд асуумжийг асуусан чинь тэн дээр ингээ нөгөө Японы судалгаа учраас би чинь та хүүхдийнхаа шүтийг угаадаггүй тийм өдөрт хэдэн удаа угаадаг вэ? 1 2 3 түүнээс дээш гэсэн чинь миний судалгаанд хамрагдсан эцэг эхчүүдийн 50-аас дээш хувь нь 3 ба түүнээс дээш угаадаг гэдгийг дугуйлсан байгаа байхгүй юу? Тэгээ ингээд Японд 100 датагаа цуглуулчаад ингээ очиод үзүүлсэн чинь багш энэ боломжгүй. Яагаад 3 удаа угааж хахад 10 шүтэн цоорж байгаа юм бэ? Тэгэхээр энэгээр би юу хэлхийг хүсэж байна вэ гэхээр эдгээр жоохон хуучны судалгаач гэсэн бид мэдлэгтэй тэгтээ хэрэгжүүлж чаддгүй дадалгүй. Одоо тэр дадалт минь дахиад нийгмийн хүчин зүйл буюу төвжирэл гэдэг зүйл ороод ирчлээ. Орой би нөгөө хүүхдээ унтахаас нь өмнө чихэр жимс идүүлэхгүй байгээд за 6-аас 7 цагт нөгөө хоолоо идүүлэх гэсэн чинь миний хүүхд машин дотор явчихлаа шүү дээ тий. Тэгэхээр одоо яах вэ гэхээр сая хэлдгэр энэ төвжирэл бол ойрын хэдэн жилдээ шийдэгдэхгүй асуудал. Бид нар Улаанбаатар хотод 3-1 ингээд бараг тал нь амьдарч байгаа тохиолдол тий. Тэгэхээр одоо бид нар яах вэ гэхээр яг олон улсын туршлагаар шүд цаар хөвчнөөс урьдчилан сэргийлэх олон аргуудын хамгийн хямдхан, хамгийн энгийн арга нь ерөөсөө шүд амаа цэвэрлэх арга. Энийг хэн болгон хийж чадна. Тэгэхээр одоо олон улсын судалгаануудаар ялангуяа энэ цоорлоо эрчимтэй бууруулсан орнуудын зөвлөмжөд байдаг нэг зүйл нь та өдөрт 3 удаа шүдэ угаана. За 1 2 дугаар подкаст дээр ярьсан одоо жирэмснийхаа үед бол эдсэн болгоныхаа дараа угаана. Гэхдээ энэ дунд бүр онцолж бичсэн мэт. Нэг угаалтыг бүр төгс хийх ёстой. Тэр нь хизээвэ гэвэл орой. Унтахын өмнө. Тэгээд тэр унтахын өмнө бид нар шүдэ угаахдаа зөв угаах ёстой. За өнөөдөр бид нар ингээд англи хэлний курс дээр сурахад ингээд шалгалт өгөө анхан дунд гүнзгий төвшнгөө сонгодог шиг бид шүдний эмч мэдэн шүү дээ тий. Эцэг эхчүүд юм уу эсвэл шүдний эмчэд хандсан хүмүүс эмчээ ямар хамгийн сайн бэ гэж асуудаг байхгүй. Эндээс л манайхны эрүүл мэндийн мэдлэг юун чухлыг ойлгохгүй гэсэн үг. Гэтэл яг өнөөдөр бид нар шүд амыг арчлах одоо хэрэглэгдэхүүнийг дотор нь үндсэн ба туслах гээд үндсэн хэрэглэгдэхүүний нэг нь бол ингээд сойз O2 гэдэг. Тэгэхээр сойз ямар сайн бэ гэдэг хүн бол нөгөө өнгөрөө арилгана гэдгийг ойлгохгүй байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр орой унтахын өмнө нэг удаа сайн угаа гэдэгт сойз айгуу чухал болчиход байгаа. За одоо өнөөдөр бол бид ингээд үйлдвэрлэгч орон биш бүх зүйлийг гаднаас оруулж ирдэг. Оны хадгалалт, тээвэрлэлт. За үнэхээр нөгөө миний авсан үнэтэй он дотор нөгөө цайруулга бодис одоо фотоор нь байна уу байгүй юу гэдэгт хинч баталгаа хэдийн хугацаанд хадгалж байгаа яаж хадгалсан, яаж зөөсөн гэдэг зөндөө олон асуудал гарахаар би бол хүмүүст юу гэж хэлэх гээд байнгул онд нэг их ач холбогдол хэрэггүй. Хамгийн гол юм бол энэ сойз шүү гэдэг. Тэгээ сойзны тухай л одоо ярих хэрэгтэй болно доо энийг ярил. Тэгээ төвжирлийн энэтэй холбоотой миний хэлхийг хүсэж байгаа зүйл нь юу гэвэл одоо тэгээд аль болохоор машиндаа амттан тэр энгийн болон нийлмэл нүүрс уснуудыг авч явахгүй байх хэрэгтэй. За бүр гарцаагүй өгсөн тохиолдолд бол орой унтахын өмнө хүүхдийнхаа шүдийг сайн л цэвэрл тий. Энэ бас их чухал зөвлөгөө шүү тий. Тэгтээ дэргүү нэгэнтээ давгчгүй утсан зүйлийг яалтай байлаа тий. Гэхдээ орой бол бүр цаг зав гаргаад бага насны 5 6 настай хүүхэд нэгдүгээр ангийн хүүхэд аваа явж байгаа бол аав ээж нь өөрсдөө угааж өгөх зүй хэрэг тийм ээ. Тэгээ сойзыг орой орхон бас мэдээж сольж явах хэрэгтэй гэд нэлээд талаар ярих хэрэгтэй болох. Тэгэхээр сая асуултанд бол хариулах юм нь аль болох зохицуулах гэж оролдоно. Тэгээ боломжгүй байгаа бол орой унтахын өмнө шүдийг угаана л гэдэг. Тэр нь л их цаг зав гаргаарай аав ээж. Анхаарал хандуулаарай гэсэн үг. За тэгвэл яг нөгөө чихэрлэг юм идээд гэр ингээд нэгэнт яриад хэлсэн юм шиг чихэрлэг хүнсний зүйл яг шүдний эрүүл мэндэд юу нэг хэрхэн нөлөөлт юм бэ? Яг шүдэнд одоо яг юм хэрэглэхэд тохиромжтой бүтээгдэхүүн яг
мөн хэсэг талаар бас За одоо бидний ярилцлагыг сонсож байгаа хүмүүс бол ер нь бол түрүү хэлсэн нэг онлын өндөр мэдлэгтэй болцсон байгаа. Шүдэнд баг биднээс илүү ярь нээлттэй ээлгүй хоол. За тэгэл чихэргүй аруул те нөгөө цагаа идэгээ хэрэгжүүлж чадахгүй байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар яг энэ хотчсон энэ нийгэмд за тэгээ сүүлийн үед чинь одоо бидний хүүхэд үетэй харьцуулбал ер нь нэг дундаас дээш давхаргын айлууд бол амьдрал нэлээд боломжтой болцсон тий бидний хэрэгжилж байгаа одоо тэр нэг талаасаа баг гайгүй хоолнууд чинь бол ил далд хэлбэрээр бүгдөө сахартай. Одоо надад яг хүүхдийн эмч учраас хүмүүс хэлдэг л дээ. Хүүхд дээрээс гацтай ундаа уулгадаггүй. Манай хүүхд ерөөсөө жуус уудаггүй. Тэгээ танаа хүүхд юу уудгийг гэхээр би бол юу үсээд энэгээр уус хярам сүү сонсох гэдэг шүү дээ. Үгүй фьюсти алооны жуус гэдэг. Тэгэхээр би энэгээр далимдуулаа юу гэж хэлэх гэж байна гэвэл одоо хүнсний технологич дуучлаараа ингээд салбар руу ч ороогүй ч гэсэн тэр ундааг жимсний ундаа байна уу, газтай байна уу, газгүй байна уу, ерөөсөө хамаагүй. Савлаж зарж байгаа бүх төрлийн шингэн уух зүйл уснаас бусд нь бидний нөгөө Стефани муурагаар ярьсан. Ус л ганцхан pH нь 7. Бусд нь нэмэгний хүчлэр баяжуулаад дээр нь хийж үлдэг. Удаа хадгалтыг уртсахын тулд тэр чинь бас удаа хадгалахаас гадна нөгөө амт чанар оруулах, шин чанарыг хадгалах олон юм байд юм байна. Тэгээд миний олж үзчихсэн судалгааны дүнгуудээс гэвэл ганц Монголд биш дэлхийд дээр зарагдж байгаа савлагдсан бүр бидний цэвэр 100% жүүсч хүртэл pH нь ерөөсө 3-аас 3.5 байдаг. Хизээч pH 5-аас дээш гардаг уудаг зүйл гэж байхгүй. Уснаас өөр юм байхгүй шүү гэдгийг л. Тэгэхээр аль болох хүүхдтэй ундаа уухгүй байх хэрэгтэй. Одоо бид нар ингээл 100 болохоор гадны жуулчд ирдэг. Манайхан бол жүүс одоо бас гайгүй болоод гадныхан бол дандаа цэвэр ус авч яваад идэх учир нь тэр байна байна. Тэгэхээр нэгдүгürt нь уух юмд нь сахарыг болиул тий. Эсвэл түрүү хэлсэн нөгөө давтамжаа бодно. Өдөрт 5 удаа жуус уулах уу 1 удаа уулах уу гэдгээ бодох хэрэгтэй олон гэсэн үг. Тэгээд яг жоохон хоцрогдсон дата юм шиг 10 хэдэн жилийн өмнө сонсогдож 2009 онд Азийн урьдчилан сэргийлэх академийн хурал дээр нэг юм уриалга маягийн зүйл гаргасан нь юу гэвэл сургуулийн өмнөх насны хүүхдэд орой 17 цагаас хойш сая хэлсэн савлагдсан цэвэр жуус, ундаа, газтай бүгдийг хоригдсан байхгүй. Яагаад гэвэл хүүхдийн ам өөрөө цэвэрших тэр уусан ундааг амны орчинд ороо хүчлэгдсэн байдлыг хүүхдийн шүлс саармуулж чаддаггүй гинэ. Оройны хоолноос хойш ерөөсөө ууж болохгүй гэнэ. Нөгөө 40-50 минутанд болохгүй л гэсэн үг нэг үг. Хоёрдугаар тэгвэл хүүхдүүд чинь нэг манай хүүхдэд ч ихтэй жоох бага насны хүүхдүүдтэй бид нар ч хүүхэд орой шүдэ угаачаад гүүж гол ганц ундаа уучхаад ахаа шүдэ амаа усаар зайлахгүй унтаал өгөх юм бол шүнжэнгөө нөгөө бактерийн үржих нөхцөл нь бүрдэх нь шүү дээ. Тэгэхээр энэ дээр хүртэл анхаарч тэгээ яг унтахын өмнө шүдийг угаалгах нь хамгийн чухал ялангуяа залуу аав ээжүүд тэгээд юу ч уухгүй байх хэрэгтэй аав ээжээс ер нь орой хүүхдэд шингийн юм уулгах бол тийм таагүй. Ачаал бөөрөнд ачаал өгөнч гэдэг юм уу. Бид тэгээд цор нэвтрүүлгээ цаашдаа энэ эрүүл мэнд өнөөдөр нүүр амьсгал амны хөндөгөр эхэлж байгаа боловч ер нь нийгмийн эрүүл мэнд талаасаа хүүхдийн эмч тийм үү. Одоо нийгэм тулгамж байгаа энэ арх тамхины асуудал энэ бүхнийг цурлаар явуулах болно. Энэ бол бид нарын өнөөдрийн эрүүл аюулгүй орчинд амьдрах биднаас нөл шалтгааллах иргэн хувь хүнээс шалтгааллах бүх зүйлийг л өнөөдөр нээлттэй яриад шийдэж болох хэрэгжүүлэх арга зам өнгөрсөн хугацаанд гарсан тэр засгийн газар юунаас гарсан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн хөтөлбөрийн явц дүгнэлт хэрэгжсэн байдал дүн шинжилгээ хийгээд цаашдаа яах вэ гэдэг арга замыг л бид нар эрэлхийлэхэд шинжлэх ухаантаар хандъя хувь хүн болгон тэг бодосоо гэдгийг л энэ нэвтрүүлгийг гаргаж өгөх гол зорилготой байгаа. За тэгэхээр ер нь одоо шүдэ цэвэрлэл айгуу чухал гэдэг хэдүүлийн асуудал хүндчлээ шүү дээ. Тэгэхээр одоо багш маань нийцээ зөндөө олон төрлийн сайзнууд аваад ирсэн байна. Тэгэхээр хэдүүлээ тэгвэл яг яаж зөв цэвэрлэх хэвтэй юм. Тэгээ сойзоо яг хэрхэн зөв сонгох хэвтэй юм. Оогоо бас яаж сонгох вэ?Ооны төрлүүд гэх энэ талаар жоохон дэлгэрэнгүй мэдээлэл. За тэгэхээр яг нэгэнтээ мэрэгжлийн хүний хувьд хэлэхэд ер нь бол энэ шүд амны эрүүл ахуйг сахих нөгөө цоорл үүсгээд байдаг өнгөр нөгөө хүчил үүсгэдэг нянг хянах юм бол ерөөсөө л шүдээ цэвэрлэх. Тэгэхээр энэ шүд цэвэрлэхийг мэрэгжлийн хувьд 3 ангилж үзсэн. Нэгдүгээрт нь ам өөрөө цэвэрших. Өөрөөр хэлбэл бид нар зажлууртай хоол идэж шүлс ялгараад тэрүүгээр шүдний гадаргуул наалцсан нөгөө чинь жажлах
цэцэг биофилм үснэ гэж ярьдаг үү те. Тэрийг задлаад тэгээ шүлсээр угаагдахыг ам өөрөө цэвэрших гэдэг аяа. А хоёрт нь болохоор механикаар буюу зохиомлоор цэвэрлэх нь одоо бидний энэ сойз туслах хэрэглэгдэхүүнүүд орно. За гурав дахь зүйл нь юу ах вэ? Мэргэжлийн цэвэрлэгээ. Энэ нь манай хүмүүс мэднэ. Шүдний эмчид очихроо таних өнгөртэй өнгөрийн цэвэрлэлийг чулуу өссөн байна. Чулуу гэх цэвэрлэгээ мэргэжлийн хүн хийдэг. Тэгэхээр бид нар мэргэжлийн цэвэрлэгээнд хурж очихоос өмнө хийх зүйл бол ам өөрөө цэвэрших, механикаар цэвэрлэх хоёр болчихж байгаа юм. Тэгэхээр энийг цэвэрлэхэд ямар нэгэн багаж хэрэгсэл хэрэгтэй. Одоо газар ухад хүрэх хэрэгтэй гэдэг шиг. Тэгэхээр энэ хэрэглэгдэхүүнийг нь бид нар амны үндийн эрүүл ахуй хэрэглэгдэхүүн гэж ерөнхийд нь нэрлээд тэрийг дотор нь үндсэн ба туслах гэж ангилна. Үндсэн нь сойз O2. За туслах нь бол хүмүүс мэдж байгаа завсрын утас, жигчлүүр, тийм ээ. Уурч хэдүүлээ. Завсрын соо, зам зайл, хуусмал, хилний сойз, гамаа гэж явж байгаа. Бох энтер гэдэг ингээд цаашаа явна. Тэгэхээр өнөөдөр багш маань одоо ингээд гоё ингээд нэг бүлэглээ тавьсан баг шиг байна л да. 3-аар нь 2-оор энэ бас их учиртай. Би бас өөрөө хэдийн шүдний эмч гэсэн өнөөдөр бас их илүү нарийн тодорхой. Өнөөдөр цаг зав гаргаад ялангуяа залуу аав ээжүүд маань тий цаашдаа ингээд олон хүүхэдтэй болж байгаа аав ээжүүд маань өнөөдөр бид нар өнөөдөр баг 20 30 настай байж шүдээ өнөөдрийг хүртэл буруугаад юм байна гэд бид нар ингээд эрүүл мэндийн нэвтрүүлэг яваад ингээд юм уу лекц уншаад басангууд багшаа би ч нэр хизээч шүдээ хазж байгаа амаагууд дандаа ангааж угаад юм байна дандаа усаар зайлд юм байна гэдэг. Тэгээд энэ ингээд бүлэглээ тавьсан байгаас хахуулаад багш их гой зэгцтэй ойлголт өгөх нь гэж ойлгож байна. За тэгэхээр сая хэлсэн нөгөө үндсэн хэрэглэгдэхүүн энд би өнөөдөр яага авчраагүй гэвэл одоо нөгөө ёс зүйн хувьд ямар нэгэн рекламдаж болохгүй учраас сойзнуудыг авчирсан. Сойзыг авчрахтаа бас аль болох ингээд нөгөө Монгол зарагддаггүй сойзнуудыг авчирсан байгаа. Аль нэг компани реклам биш гэдэг утгаар. За сойзн дээр одоо надад миний хувьд ингээд хүүхдийн эмчүүд эцэг эхчүүдийн хамгийн их асуудаг юмны энэний нэг сойзыг би үлдээгээд ирчиж ийм 3 сойз энэ бол одоо манай супермаркетууд дэлгүүрүүдээр зарагдж байгаа Солонгосоос орж ирж байгаа, Японоос орж ирж байгаа. Дунд нь дахиад нэг юм хунцар сойз. Энийг яг барьж ирээд надаас нэг ээж асууж исэн байхгүй юу? Эмчээ энэ сойзоор ингээ хүүхдийнхээ шүдийг угаах гэсэн чи ерөөсөй болохгүй байлээ штэ гэх. Тэгээд шүд угаана гэдэг бол дадал. Бид нар өнөөдөр бас амьдралын зөв буруу дадал гэж яриад байгаа. Хүүхдийн ингээд өсөлт хөгжлийн үе шатнд таны мэдхүү хөгжил явагддаг. Ер нь түрүү 1-2 дугаар подкастаар ярьсан. Харагдах хэлбэр гэж ярих гэдэг шүү дээ. 2-3 настай хүүхдийн сонирхлыг төрүүлнэ. За тэгээд сойзыг ярихын тулд бидний ярих хэрэгтэй зүйл нь гэвэл 6 сартаа нөгөө шүдийг л мэдээ цэвэрлэн шүү дээ. Түрүүн бол ам цэвэрлэх. Одоо 6 сартаа шүд шүтлэхэд яг үнэндээ миний хүүхдийн аманд хэдэн шүд байх вэ гэвэл 2 л шүд байгаа шүү дээ. Манайхан цахиур гэж нэрлэдэг. Тэрийг энэ сойзоор угааж болохгүй. Манай эцэг эхчүүд бол одоо нэг үе одвол бас бид нар боловсралтай, боломжтой болцсон нэг иймэрхүү сойз худалдаж авдаг. Дөхүүлж ийн. Гэтэл энэ биш. Тэгэхээр би өнөөдөр юу хэлэх гээд энэ үгээр яагаад энэ ингээд нэг сойц шиг юм шиг, тоглоом шиг юм шиг, бариу шиг юм шиг юм байна гэвэл тэр 6 настай хүүхэд яг таны мэдэж хөгжиж оюун ухаан 6 сартай оюун санаа сэтгэл зүйн хөгжлийн явагдаж байх үед бүх юмыг нөгөө амталж таньдаг. Тэр үедээ баг бидний хараагүй хевсэн дээр байгаа жижиг юмыг аваад амруугаа хийж явах үед нь бид нар хүүхдтэй энийг бариулах хэрэгтэй байхгүй юу? Тэгээ энэ ийм бариултаа эсвэл энэ сойц энэ байдгийн учир нь аюулгүй байдал. Гудрах тий. Соосох шиг шүү дээ нэгсэн даа. Тэгээд миний хүүхд яах вэ гэвэл мэдээ шүдээ угааж чадахгүй ч гэсэн энийг ингээ амандаа зуугаад хөхөөд өнхөөд тий. За энэ бол яг тийм зориулттай. Гэхдээ нөгөө таны мэдхүү төсөөлийн хувьд за нэг ийм юм орох юм байна мэдэрнэ. Нэг иймэрхүү амттай юм ороод нэг иймэрхүү ямиг миний ээж миний аманд хийх юм байна гэдгийг таньчин. За энэ хоёрын зорилго бол ерөөсөө тэр. Тэгээд 8 9 сартаа болоод ирэхээр дороо 2 дээрээ 2 дороод ингээд бараг 4 ингээд 6 8 шүттэй болоод ирэхээр одоо энэ сайзаар цэвэрлэнэ. Би ерөөсөө угаана гэж хэлэхгүй байгаа биз. Тэрний өмнө бас нэг анхаарах хэрэгтэй юм. Би цэвэрлэн гэдэг үг яриад байгаа. Одоо бид нар шүдний гадаргуу дээр тогтсон өнгөрийг яаж арилгах вэ гэхийг ээж аав эмээ өвөө бодох нь байна. Яавал би энэ жижигхэн амыг энэ жижигхэн шүдийг гэмтээхгүй цэвэрлчих уу гэхээр одоо энд авчирсангүй ингээ самбаа, маар, хүүн, нөгөө чих ухдаг савтаа тэднийг усанд дүрээд шүдийг арчин хуруундаа ороож байгаад ингээд арчаад уг нь уучлаараа нэг салфетик байвал энийг ингээ арчаад тэгээд эн чинь нөгөө хоёрхан шүд байгаа штэ. Тэрэн дээр нөгөө дадлах одоо дасгах маягаар энэ сойзороо 1-2 удаа зүгээр шүүрдэх хөдөлгөөн хийн. Доотлын шүдийг бол дороос нь дээш нь буйлнаас нь дээдлийн 2 жижигхэн шүдийг
буйлнаас нь ингээд доош 1-2 удаа. За ингээд байрлал бас аюулгүй чухал. Хүүхдээ яаж байрлуулах вэ? Өөр дээрээ хэвтүүлээд шүдний эмчийн байралд одоо нэг үе бодвол гайгүй болж байгаа ч гэсэн манай хүүхдүүд ихэнх нь шүдний эмчийн сандал дээр хөвчөд дээшээ харангуйтаа уйлдаг нь нөө хэвтэй байралд үзээс сураагүй. Дандаа ингэж босгож байгаад үзэх гээд угаах гэдэг. Тийм учраас хэвтүүлж жагаад миний хүүхдийн ам ингэ байж хахаар би шүдийн цэвэрлэхээс гадна хянана. Одоо нөгөө 6 сар 8 сартай нөхрийг болвол хараад өөр буйл нь хаана ямар шүд гарах нь уу те өөр аман дотор нэлдүү янзын юм байна уу гэдэг ингээ харах боломжийг олгодог. Тэгэхээр та ингэж цэвэрлчээд дахиад хэлэхэд ингэж нэг шүрдэл болоо. Энэ бол ерөөсөө цэвэрлэгээ биш. Зүгээр л хүүхдэд тасгаж байгаа гэсэн. Энэ сайдсны энийг юу гэж шахлах вэ гэхээр яг хоо тэр нөгөө 6 сартай хүн чинь одоо нөгөө дөнгөж бор хоолнд орж байгаа бантан цутаа идж байгаа ширхэгтэй мах идэхгүй учраас шүдний завсраар бол мах орохгүй учраас саяын хөдөлгөөнөөр дасгаал ингээд болоо ингээд хангалттай цэвэрлэл чинь тэгээд тэр ус маань ингээд цэвэрхэн ус байх хэвээр. За тэгээд ингээд хүүхэд маань одоо нэг нас өнгөрөөд ирлээ. Амандаа 8 шүдтэй боллоо. Эхний араата боллоо. Тэгэнгүүт одоо бид нар яах вэ гэвэл ямар ч байсан энийгээрээ дамжаад хүүхэд маань сайцтайгаа танилцсан. За энэ сайз бол манад бараг зарагддгүй энэ Японд байдаг энэ сайз. Манай одоо их эцэг эхчүүдэд бол энэ хоёр сайз айгу түгээмэл байдаг. Тэгэхээр энд ингээд нэг зүйлийг айгу сайн анзаарвал за мэдээж нөгөө үүдэн хоёр шүдний өргөнтэй тэнцүү гэдэг хэмжээ энд яригдчихэж байгаа. Энэ жижигхэн юм шиг байвч бүр сайн ингээ анзаараад харуул энэний ус нь өндөр энэ нарай намхан байгаа. Тэгэхээр ерөнхийд нь хэлэх зүйл нь юу гэвэл гадны одоо дэлгүүрүүдэд орох юм бол ингээ хайрцаган дээр насын заачсан хин хэрэглэхийн заацсан байдаг. Манад өнөөдөр харамсалтай нь яг тийм сайз яг ганц хоёр орж ирэхээс ховор. Тэгээд мэдхгүй дээр нь өндөр үнэтэй бид нар ч өөрсдөө. Тэгэхээр ихэнх массын хүмүүс ямар сайзыг авдаг гэвэл энэ жижиг гэж харж байгаад энийг авдаг. Энэ бол яг үнэндээ 6-аас 12 настай хүүхдийн угаах сайз. Яг 3 хүртэл насны хүүхдийн шүдийг юугаар цэвэрлэх үг вэ? Энэ сайзаар цэвэрлэнэ. Энэ жижигхэн бөөрөнхийн одоо бид нарын ярьж мэддэг нөгөө 2 сараас эхлээ шүдэлдэг араа шүдний хонхорхоог ингэж эргэлдүүлж угаах зорилттой. Энийг эргэлдүүлнэ. Энийг цэвэрлэхэд төвхтэй учраас энийг юугаар цэвэрлэх үг бол энэ сайзаараа цэвэрлэхдээ шүд болгоны хойноос эхлээд хүүхдээ ингэж хөвтүүлж агаад шүүрдэг хөдөлгөөнөөр буйлаас нь шүд рүү ингээд дээш гаргах нь шүүхтийнхээ цаг гаргана. Тэгээд хажуудаа ингээд шилэн аяганд ус ийж агаад ингээд бохирдлыг үзнэ. Тэрүүгээр ус маань бохирдвол хэдий ч нэ их бохирчин төдий ч нэ таны хүүхдийн амны хөргий бохир эсвэл та дутууд цэвэрлээд байна гэсэн үг. За ингээд бүгдийн сайхан цэвэрлээд дуусахад яагаад богино байгаагийн учир нь юу вэ гэхээр энэ одоо нөгөө яг тийм зориултын модель байдгүй учраас энэ жижигхэн шүдэн дээр ингээд тавихаар энэ сайзыг ингээд дарахлаар нугаларч ингээд буйл руу ус очиж чадахгүй байгаа байхгүй юу? Хэрвээ энэ сайзыг ингээд тавих юм бол шууд буйлыг хатгаад тэгээд шүдийн ингээд нөгөө тэгэд хүүхд чинь одоо ухамсарлаад твдэхгүй ингээд хөдлөн тэгэнгүүт нь нөгөө өөрөө шүдийг угаадаг шиг хөдөлчүүл буйлын шудрага магадгүй хатуу өстэй сайз бол буйлыг урж зүсэх эрсдэлтэй учраас энийг за ингээд бага насны хүүхдийг бол ингээд ус толгоон жижигхэн байхаас гадна ус нь намхан байх хэрэгтэй юм байна гэд. Уучлаарай нэг юм буруу хэлчихэж нөгөө дутуу орхицсан байгаа нь сайзыг ингээд ерөнхийд нь түрүү хэлсэн хүүхдийн насан туршдаа ингэж хоёр ангиллахаас гадна хэмжээгээр нь үснийх нь хатуулгаар зөөлөн дунд зэргийн хатуу үстэй гэж үздэг. Өндөр настан бага настай хүүхдийн сайз бол зөөлөн үстэй сайз ах хэвээр. 12-оос дээш насны, за 96-аас дээш насны буйлны өрөвсөлгүй эрүүл хүүхэд болвол дунд зэргийн үстэй сайзаар угаах хэвээр насан туршсан хүмүүс. Хатуу үстэй сайз гэж байдаг. Тэрийг бол тусдан дараа нь хэлээ. За тэгэхээр энэ сайзаар бол ингээд за одоо ингээд миний хүүхэд 2 нас өнгөрлөө. 20 сүүн шүд маань 2.6-аас 3 настай шүдлээд дууслаа. Одоо миний хүүхдийн шүдийг юугаар угаах вэ бол одоо цэвэрлэх биш жинхэнэ угаана. За ингэж анхаарахад бидний гаргадаг нэг алдаа бол одоо хуучин бол 3 наснаас одоо 2 нас нэг 2 насны синдром эхлээд бүхнийг би чадна би угаана би ингээд тэгээд нөгөө сайзаа өнгөл ингэж ажиллана ээж аав нь угааж гэн гэж боддог. Гэтэл энд бас нэг хүүхдийн хөгжилтэй холбоотой ярихад хүүхдийн одоо жишээлбэл энэ сайз яагаад энэ том хүний сайзнаас ингээд арай юм пандар өргөн байна гэвэл бид нар ингээд хөгжил явагдахад гарын бүдүүн таймаас нарийн чимэглэр хөдөлгөөн гэж байдаг. Яагаад хүүхдийн ном зузаан аяг халбан юм өргөн бариултаа байдгийг хэр эхлээд алгаараа дараа нь хуруу хамгийн сүүлд өндгөөр мэдэрдэг. Яг энэ өндгөөр мэдэрдэг үе чинь үзэг барьж байгаа юм шиг сайзаа барьдаг чинь сургуульд ороод
хэдийгээр 1-р ангид орсон ч гэсэн багш нь танаа хүүхд муухай бичиж чинь бичгийн муутай байна гэвэл нарийн чимхлэр хөдөлгөөн хөгжөөгүй байгаа. Тэгвэл таны хүүхд муухай бичиж байгаа шиг шүтээ зөв угааж чадахгүй гэсэн үг. Тийм учраас хүүхдээ биегээ шүтээ угаасныхын дараа аль нэг эцэгээс асран хамгаалагч ах эгч өвөө эмээ хэн байдгийг шалгаж өгөөд дутууг нь бүүцээж угааж өгнө гэдэг юмыг дахиж хэлмээр байна. За тэгээд ингэж угаахдаа бидний түгээмэл гаргадаг алдаг хамгийн сүүлд нь бөөгнүүлээд хэлээ. За ингээд энэ бол 2-3 настай хүүхдийн сайднаас эхэлж угаагаад энэ сайзаар 12 нас хүртэл угааж болно гэсэн үг. За одоо энэ жижигхэн толгойтой мөртлөө дахиад нэг ийм сайз гараад ирсэн. Энэ урдаа ингээд харьцангуй урт өстэй сайз нь одоо таны хүүхд өнөөдөр энэ подкастыг сонсож байгаа 5-аас 6 настай ээж аав нар байвал яг энэний дараа хүүхдийнхээ амыг ангаалгаад харахаар 5 сүүн шүднийх нь ард ингээ үүдэн шүд, хажуугын шүд, соёо, 1-р сүү араа шүд, 2-р сүү араа шүдний ард энэ одоо 6 дахь энэ том шүд ургаж байгаа. Насан туршийн ясан шүд. Насан туршийн бидний ясан шүд ургаж байгаа. Тэгэхээр энэ шүд мөөг ургаж байгаа юм шиг нэг өдөр гарч ирдгүү. Ингээ урдаасаа буйлаа цоолоод тал тэгээ ингээд намхан байж байгаа тохиолдолд хүний нэг юм дадал байдаг гинэ. Японочууд бас энийг судалсан. Одоо миний хүүхэд ингээд ээжтэйгээ өөрөө нийлээд 5 нас хүртэл энэ зайд шүтээ угаагаас сурцсан. Энд байгаа шин шүдийг мэддэггүй, хурж мэддэггүй. Японд бол нэг удаа би нэг эрүүл ахуйч зааж байгааг сонссон чи бүр ингээ хүүхдийнхээ гарыг сайхан угаалгаад хуруугаар тэмтрүүл гэж байгаа байхгүй. Тэгээд тэмтэрч үзээд миний энэ ард талд ийм шүд байгаа юм байна гэж мэдснийхаа дараа тэгэл тэр чинь 5-6 настай хүүхэд шүү дээ. Ингэж угаахдаа яг л энийг л угаадаг гинэ. Тэгэнгүүт энэ дор байгаа дутуу зайг ингээд угааж хахад энэ урт харагдаж байгаа үс нь тэр намхан байгаа шүдийг очиж угааж өгөх хэрэгтэй. Тэгээд энийг 6 настай хүүхдийн сойц бич гэж нэрлэдэг. 6 дугаар шүдний сойц ч гэдэг. Энэ бол манай худалдаанд яг ийм энэс өндөр нь илүү энэ сайз. Тэгэхээр ийм сайз бол та 6 настай хүүхдийн сайз байх нэ. За дараагийн сайз бол би энийг сонгож авчирсан энэ насанд хүрэхсдийн сайз. Ерөнхийдөө хүүхэд ч бай, насанд хүрсэн хүн ч бай. Хүүхэд бол шүдэн жижигхэн болон том хүн бол том. Энэ нөгөө хүүхдийн модель учраас ингээд том байна. Та яг ингээд сайзаа бариад үзэхэд дээд 2 үүдэн шүдний өргөнтэй нийлсэн сайз байвал энэ сайз таны амны хүндэд чөлөөтэй эргэлдэж таны шүдийг угааж чадна гэсэн үг. За энд тусны ялгаа тавьсан энэ сайзууд бол арай жоохон тусгай зориултын сайзнууд. За энэ сайз бол гажигцлын зэмсэг зүүдэг хүүхдүүдтэй хүмүүс бол мэднэ. Гажигцлын сайз нөгөө брекетний завсраар орж угаах зориулттай сайз. 3 игний өстэй. 3 игний өстэй. За энэ нэг ингээд сайн харуул 3 игний өстэй юм урт юм шиг мөртлөө ингээд нэг юм хялгасан юм уртууд байгаа. Одоо энэ бол хүүхэд харьцангуй байхгүй. Ер нь нэг 20-оос дээш насныханд ингээд бойлон дор нь өнгөртэй байна, чулуутай байна чи шүднийхээ цус гардаг энэ хүзүүгээ дутуу угаагаад байна гэдэг хүмүүс зориулагдсан сайз. Энэ сайзыг яаж хэрэглэх вэ гэхлээр яг тэр өөрийнхөө угаах гэж байгаа шүдтэй 45 градусаар налуу бариад бид нар чинь нөгөө ингэж угаадаг штэ. Үгүй зүгээр ингээ сайз чичгнүүл нь үсэн. Тэгэхээр энэ нөгөө нарийнхан энэ хялгсан уснууд маань буйлны ховл руу ороод тэгээд нөгөө энэ буйлан дор нөгөө миний чулуу үсэд байдаг, өнгөр үсэд байдаг юм чинь цэвэрлэхээ ингэж ангууд 2-оос 3 удаа юм чичрэгэл хөдөлгөөн хийж агаад доош нь татаад авахлаар энэ завсраар орсон өнгөрийг цэвэрлэдэг буйл тулгуур эдийн өргөсөлтөй хүмүүс зориулсан буйлны сайз авах байна. Буйлыг дорх эрэмгийн буйлны өнгөрийг цэвэрлэх зорилттой. За энэ нэг сайз байна. Энийг бас авчирсны учир нь гэвэл одоо та ингээ сайзны үсийг үүсгэх хэрэгтэй. Энэ бол ингээ зөөлөн үстэй. Ингээ гараараа үзвэл ингээ энэ дунд зэргийн үстэй байна. Энэ зөөлөн үстэй сайз авахгүй юу? Бараг ингээ дарахлаар ингээ туйлзаад байж байгаа. Энэ бол дунд зэргийн өстэй сайз. Гэтэл энэ сайзыг ингээд дараад үзвэл бараг нуглахгүй энэ хатуу. Тэгэхээр одоо бол энэ хатуу сайзаар эрүүл хүүхэдчдэр насанд хүрсэн хүнчдэр ийм сайзаар ерөөсөө шүдэ уучлахгүй. Би энийг өнөөдөр яагаад хэлхийг хүсэж байгааг бол харьцангуй гайгүй болцсон ч гэсэн манад нэрсэр захтар сайз зарагддаг. Хятадаас оруулж ирсэн тэр сайзууд одоо манай хоёр бол хоёулаа шүдний эмч учраас мэднэ. Бид нар бол шүдний эмнэлэг тэрүүгээр нөө багж угаадаг шүү дээ. Тэр сайз. Тэгэхээр энэ химийн шүдлбэр угаадаг. Тэгэхээр энэ хатуу устай сайз бол протез угаахад зориулагдсан сайз. Та ийм хатуу устай сайзаар хүчтэй шүдэ угаах юм бол 40-с дээш насны тэгээд ялангуяа эрэгтэй хүмүүс нөгөө зүүн талын шүдний хүзүүс хийгээ шүдний эмчэд очихоор та шаантаг хэлбэрээ согтоо олчиж буйлчин шамарсан байна гэдгийг шүдэн мэдрээд эхэлдэг хоол идэж байгаа. Тэгэхээр энэ бол тийм сайз
сойз байх нь байна. За нэгэнтээ амны эрүүл ахуйн хэрэглэгдэхүүнийг ярьсан сойзын дээр нэмэх нэг зүйл нь бол за хүмүүс хэлдэг юм чи би одоо шүтээ айгуу сайн угаад юм аа. Тэгсэн чинь ингээ миний амнаас үнэр гараад байна гэж тийм ээ. Тэгэхээр амнаас одоо үнэр гарах бол ингээд нэлээд олон шалтгаан байдаг. Нэг нь ходоод гиз дотор ирэхтнийг хүмүүс мэднэ. А нэг том шалтгаан нь амны хөндийн өвчлөл, түрүүний хэлсэн нөгөө бойлны өрөвсөл, шүдний чулуу тий энэ тохиолдолд эсвэл нөгөө мэдрэл нь өрөвсөд мэдрэлгүй олцоод зарим хүмүүс ярьж миний шүд нэг том онгорхой нүхтэй өвтгөө болцсон хаяас орохоор өмхийн амтдаг гэдэг нь манайхаар бол нөгөө холбоосын өрөвсөлтэй хүмүүсийн үнэр гарна. Өөр бусад ямар ч цоорол зөөлцийн өрөвслийн үед амнаас үнэр гарах ёсгүй. Тэр үнэр хаанаас гараад юм гэхэлэр хилний өнгөрнөөс гардаг. Одоо надад хилний модель алгал да. Тэгэхээр бид нар хилээ цэвэрлэх ёстой. Бүгдөө мэддэг. А хилийг цэвэрлдэг хэрэглэгдэхүүн маань хоёр янз байдаг. Хилний сойз, хусуур. А би болвол ингээд өөрийнхөө яг мэрэгжлийн төвшөнд болвол хилний хусуурыг ер нь үйлчлүүлэгч зөвлөдөггүй. Яагаад гэвэл энэ хэдийгээр ингээд энд хуунцар ийм зөөлхөн боловч хүний аман дотор дөрвөн төрлийн хилний хөхлөг байдаг. Бас үзэгчтэй, сонсогчтой ингээд мэдлэг олгоход тийм сонирхуулахад утсан хөхлөг, мөөгөн хөхлөг, навчин хөхлөг, шилтгэн хөхлөг гэдэг. Энэ дундаас нөгөө сүүлийн 3 хөхлөг бол амтлах үзүүрт байдаг, хажуугаар байдаг, эсгэлэн гашуун гэ бүгдөө мэднэ. Тэрийг мэдэрдэг. Ганцхан үүрэгтэй хөхлөг нь уцлаг буюу гууждаг, хилний гадаргууг нилэнхүйдэнд бүрхээд хилийг хамгаалж идэг. Энэ хөхлөгөө буруу ингээд хүчтэй шударж угаагаад байвал хилний хөхлөгөө гэмтэх аюултай. А тийм учраас бид нар энэ зориултын сойз дээр нь хүний гарын алга хээтэй байдаг шиг бидний хил бас ингээ хээтэй байдаг. За сүүлийн үед бас маш олон баг 200-300 төрлийн шалтгаантай хуниас хил гэж манай мэрэгчлэр хэлдэг юм өрчгөр хилтэй хүмүүс их болж байгаа. Тэр хүмүүс бол хичнээн хилээ гаргаж хусаад ч энүүгээр нөгөө тэр хуниасны завсраар орсон өнгөр цэвэрлэгдэхгүй учраас энүүгээр цэвэрлэх нь илүү. А тэгээд хилийг цэвэрлэхэд нэг анхаарах ёстой зүйл нэг бол ихэнх хүмүүс яадаг гэвэл нөгөө шүдэ угааж байгаа юм шиг нааша цаашаа шударчдаг. Гэтэл нөгөө уцлаг хөхлөг маань хилний угаас үзүүрлөг ингэж наалж байрладаг учраас уцлаг хөхлөгийн чиглэлийн дагуу хилнийхаа угаас үзүүрлугаа ингэ дандаа татах, шүүрдэх тий дагуу татах гэх юм уу ингэж угаадаг. А тэгээд хэрвээ та энүүгээр сойз биш энэ хусуураар үзчихвэл зөөлхөн байх нь байна. А ингэж шүдэ гарын хүч орохгүй хөглөгөө гэмтэж болохгүй гэх. За яг товчхондоо бол хэрэглэгдэхүүн дээр энийг хэлчмээр байна. Манай хоёроос тодруулж асуух юм байна. Тий, маш тодорхой товч ойлгомжтой ярьж өгсөн танд баярлалаа. Үнэхээр бас мэрэгжлийн үнийн хувьд бид нар бүх насны хүмүүсийн тий сойзны зөв хэрэглээ, хаван наснаас ахгуулаад балчир хөхт хүртэл зөв хэрэглээ, сойзны өнгө, хэлбэр бүх зүйлийг нарийн тодорхой ярьж өгсөн багштай үнэхээр их баярлалаа. Тэгээд угаалтыг дараа нь тусна хэлэх үү те. Угаалтыг орчихсон байгаа. Угаалтаа юу ачих юм уу? Одоо болно. Тэгээ те. Одоо нэг үсгээ ярьсны хэвлэл. За тэгэхээр шүдийг цэвэрлэхэд одоо бид нар ам өөрөө цэвэршихийг сайн байлгая гэвэл зажлах хэрэгтэй байх нь тийм ээ. Тэгээд мэдээж бүрэн цэвэрлэгдэж чадахгүй. Сүүлийн үед ялангуяа судалгааны өгүүлбэрүүдийг уншихаар ер нь 70-80 оноос хойшийн хүнсний бүтээгдэхүүнд тэр наалдамхай чихэрлэг бодисын хэмжээ ганц Монголд биш дэлхийд даяараа ихсэн учраас бид нар шүдээ зохиомлоор буюу энэ сойзоор цэвэрлэхээс өөр аргагүй. Тэгэхээр нөгөө зөвлөмжтөр гарснаар за өглөө бол мэдээж бүгдөө яарч сандарна. Ер нь бол эрүүл ахуйн цэвэрлэгээ хийгдэнэ. Амныхаа үнэрийг дараад нэг тий. Тэгээ угаасаа хэрвээ шүн шүдээ сайн угаацсан өглөө нэг наалдамхад одоо ч бас хүмүүс эрүүл хооллоод өглөө учиргүй нэг тийм чихэрлэг юм дээр бас хэрэглэхэ болцсон учраас өглөөний угаалт бол бас харьцангуй гайгүй. За өдөр бас хүмүүсээс хүсэх нэг зүйл нь та шүд угаах орчинтой л офистой угаалгын нэг карант байдаг газар л бол бүгдөө шүдээ угаагаарай гэж зөвлөмөр байна. За тэгээд бидний сэдвийн хүрээнд нөгөө төгжрөл янз бүрийн асуудлаас болоод идэхийг хүсээгүй ч чихрээ идсэн жүүсээ уудсан байгаа тохиолдолд одоо шөнийн турш нөгөө шүдээ хамгаалах яагаад шөнийн угаалт одоо чухал вэ гэвэл бидний аманд тэр нөгөө өөрөө цэвэрших гээд байгаа шүлс маань насанд хүрсэн хүн хоногт 1.5 литр шүлс ялгаруулдаг. Тэр шүлс маань бидний салстыг чиглэг байхаас гадна шүдийг цэвэрлэж залгигдчихэдэг. А гэтэл шөнийн цагаар бол тэр шүлс ялгаралт багасаад тэгээ ам чи ингээ агарын солилцоотой байгаа шүү дээ. Бид нар ч одоо ингээл яриад амьсгалаа л тий. Гэтэл шүн ингээд яг зөв нөгөө хамраараа амьсгалаад амаа жимээгээд унтах юм бол амны хөндийн орчин чиглэг нөгөө бидний нэгдүгээр подкастн дээр хэлсэн Streptococcus mutans
нөгөө савраинаас нөгөө сүүний хүчлийн амьдрах таата чиглэг орчин болчдөг байхгүй юу. Тэгэхээр тэр бактериудын очдог газар нь юу гэвэл шүдний өнгөр. Тэр өнгөр дээр очиж ням наалдаад тэгээд хүчлээ ялгаруулад тэр хүчлдээ өөрөө тэсвэртэй амьдрал. Тэгээд дээр нь нөгөө шүднүүдийн ховл онгорхоо тэр дунд чинь нөгөө хоолны үлдэгдэл үлдсэн бол цэвэрлэгдүү. Тэгэхээр тэрийгээ сайн цэвэрлэхийн тулд орой. За тэгээд түрүү хэлсэн хүмүүс нөгөө сайз чухал гэдгээс илүү оо гэдэг. Тэгэхээр оог бол дотор нь эрүүл ахуйн оо, урьдчилан сэргийлэх оо, хүүхдийн оо, том хүний оо гэж ангилдаг. За аль ооч байсан, хүүхдийн ч байсан, том хүний ч оо байсан. Бид нар оог мэднэ өнгөтэй байна, өнгөгүй байна тий. За тэгээд хөөсөлдөг, амттай. За урьдчилан сэргийлэх оо, цоорлын эсрэг бол буторын эсрэг, буйлны өрөвслийн эсрэг бол аргаах байц гэдэг ингээ олон юмтай байгаа. Тэрэн дотор нэг эд шидтэй зүйл байдаг нь сэрүүцүүлэгч байдс. Одоо гаа сэнгэнүүлдэг. Тэгэхээр бид нар мэднэ шүдний эмчит очихлоор дөнгөж эм цэгших цаарцсан байхад өрөмтгөр өвддөггүй. Цаарсан ломдуулцдаг чинь бидний энэ шүдний паалан мэдрэлтэй мөртлөө тэр мэдрэл нь бидний тархинд дамжуулагддаг байх нь. Тэгэхээр бид нар оотоо усаар ингээд шүдээ угаахаар юу мэдэрж байгаа гэвэл энэ саласт буйл хил мэдрээд сэнгэнээд ирэхээр одоо гой мэдрэмжтэй. Гой мэдрэмжхээс илүү хуурагддаг. Би шүдээ угаацсан сэнгэнээс салхи татаад одоо гой аллаа шүү дээ сэрүүцээд тэгсэн чинь саяын отон болдын илгээр ховлд нь өнгөр байж байгаа, завсар нь мах байж л байгаа тий. Угаагаагүй. За тэгэхээр одоо миний хэлэх гээд байгаа тэр яг сайн зөв цэвэрлэл гэвэл өнөөдөр би очлоо, сойз ингээд байгаа. Сойзоо усанд аваад сэгсэрлээ, хураа. Энийг хүмүүс оогүй угаалтыг хуурай гэдэг. Оогүй угаана. За оогүй угаахтаа нөгөө шүдний эмч нарын хэлдгээр хойтлоосоо нөгөө заасан эмч танд ямар хөдөлгөөн заасан. Ерөнхий зарчим нь бол буйлнаасаа шүд рүүгээ доош. За ингээд шүрдэг хөдөлгөөнөр ингээд бүгдийг угаалаад сойзоо эргүүлээд энийг угаалаад за доотлоо угаалаад дотор талаа угаалаа ингээд дууслаа. За тэгээд нөгөө араагаа ингээд угаана. Тэгээ аяндаа ингээр чинь нөгөө энэ хавийн булчингууд ажиллаад шүс ялгарч эхэлнэ. Шүсээ нулимна. За тэгээд яах вэ гэвэл хилээрээ тэмтрээд үзнэ. Шүдний гадар өнгөр байхгүй бол ингээ гулгаж явах хэрэгтэй байтал барцгаар байвал гүйлгэр. За яагаад бид нар угаалгын өрөөнд тойл байдаг гэвэл нүрэ харахаас гадна шүдээ харна. Энд тэнд ингээ өнгөр наалцсан байд бүгдийг цэвэрлэнэ. За тэгээд ингээд нөгөө хөөсрөө шүс ялгараад амаа усаар зайлаад асгалаа. Хид асгах нөгөө аяг зайлж байгаа юм шиг ингээд асгаад одоо ингээд бүр нэг ам ингээд гой цэвэрхэн болсон мэдрэмж төрөхөөр сойцоо дахиж сэгсрээд тэгээ сойзон дээр оо тавих хэмжээ бас чухал байдаг. Ер нь их энэ сайзан дээр бол тэмдэг алга. Энэ дээр энэ шар өнгө одоо улбар шар энэ бол оо тавих хэсэг гэсэн. Нийт сайзны өсний ажлын хэсгийн 3-1 дээр. Одоо энэ дээр бол 3-1. А бас нэг ийм арга явдаг нь хүн болгоны гар биеийн хэмжээ өөршиг чихчэн урууны хумс жижиг. Одоо 2 настай хүний чихчэн урууны хумс чинь жижиг. Чихчэн урууны хумсны хэмжээтэй оог сайзан дээр тавилаа. Одоо тэгээд та шүдний эмчит очиход хаан цоороод идэгий. Завсар цоордог бол завсар, хонхорхоон цоордог бол хонхорхоогоо сая угааж бискүүдтэй массаж хийн. Угаацсан шүү дээ. Одоо тийм ус массажлаад нөгөө нүүрэндээ тос шингээж массаж хийдэг шиг шүдэн дээрээ фотороо шингээд нөгөө оогоо. Тэгээд 2-3 минутын турш ингээ бүх шүдэндээ нөгөө цоордог газруудаа ингээд оогоо түрхэд ингээд өглөөр нөгөө цэвэрхэн болцсон паалн рууооны нөгөө фотор нөгөө хэрэгтэй зүйлсүүд нөвчөж орно. За мэдээж булчин хөдлөд ам нь шүс ялгарсан учраас нулимн тэгээд амаа усаар зайлахгүй. За ингээд унтчих юм бол одоо нэрийг хэлэхгүйгээр хүмүүс зөндөө рекламын сонссон. 12 цагийн турш таны шүдгийг найдвартай хамгаалнаа гэдэг реклам маань жинхэнэ утгаар үйлчлэнэ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр сая ярьсан зүйлээ нэгтгэхэд хэлэхэд орой унтахын өмнө хүүхэд нь аав нь ээж нь бүгдөө саяхаар бид нар шүд цаарх өвчнөөс угаад сурах юм бол шүд цаарх өвчнөөс урьсан сэргийлэх өөрийнхөө үргийг маш сайн гүйцэтгэжлээ гэсэн үг. За тэгээ шаардлагатай бол мэдээж нэмэлт хэрэглэхдэггүй өдр гэдэг ингээд цаашаа ярих хэрэгтэй болно. Сайзаар бол яг ингэж шүдийг угаах. Тэгэхээр нэгүгээр дүгнжлэхэд хувь хүний хариуцлагын асуудал дээр нь бага насны хүүхэдтэй бол эцэгхийн хариуцлагын асуудал маш чухал энд яригдж байна. Өнөөдөр шүд ирүүл бол би ирүүл гэж бүгд л ярьдаг, бүгд л мэдэх боловч өдөр тутмын багшийн ингээд өнөөдөр бүр цаг зав гаргаад мэдээлэл өгж байгаа танд бол бас их талархлаа. Маш их үүний ард шүд угаах гэдэг ганцхан зүйлийн ард ямар их тий чухал зүйл, чухал мэдээлэл тэр хүүхдийн сүүн шүд, хүүхдийн байнгын шүд яаж угааж арчлах талаар ийм нарийн мэргэжлийн тодорхой
зөвлөгөө өгсөн багштай бас үнэхээр баярлаж байна. Тийм. Тэгээд би бас нэг зүйл асуумаар байна. Одоо ингээ залуу ээжүүд шөнө унтахад яг ясмын дээр хүүхдээ хүлэн унтчихдаг штэ. Тэгэхээр би бол бодохдоо эцэгчүүд аяг асуудаг штэ. Ингээд хүүхдээ шөнө хөлж унтсаас болоод миний хүүхдийн шүүд их цоороод байна гэд. Энд дээр бас та багш мэрэгжлийн хүний хувьд зөвлөгөөг энэ бас манай энэ үзэгчдэд өгөөч гэж хүсэж. За баярлалаа. Миний одоо яг үндэ орхицсан аюул чухал сэдвийг хөндлөө. Тэгэхээр энэ ч нөгөө өвчний цоорл гэд одоо сүү хүүлснээс шүн хөхөө хөгснөөс гэд. Тэгэхээр тэр өвчний цоорл маань нөгөө л нян өнгөртөө бас холбоотой. Тэгэхээр хүүхдээ шүн хөгж гинэ гэдэг чинь яг үндэ бол сүүдэ нэг бол сүүндээ цадаагүй эсвэл дадалтай болцсон. Одоо жоохон арай өөрөөр хар ярианы хэлгээр өвлгээс сурцсан гэж манайхаа ард түмэн ярьдаг. Тэр маань тэгэхээр хамгийн нэгдүгээр тэрийг бойлуулах хэрэгтэй. Хөвсөг төхүүлээ цадталны хөвлөд унтуулаад. Тийм тэгээд амын цэвэрлээд унтуул. За хэрвээ та хөхүүлэх гэж гарцаагүй хөхүүлэх гэж байгаа бол уучлаарай 5 юм 10 минут босож сууна. Яагаад вэ гэхээр яг манайх ч нөгөө хүүхдээ өөртөлж унтдгийг нэг буруу дадал одоо уламжлал нь юу гэвэл бараг нөгөө хүүхд чи ээж нь бараг л их ядраад унтцсан бол бараг өөрөө тэмтэрч олоод хөхөө өгөхөд тэгээд нөгөө нойрон дундаа хөхж жагаад заримдаа хөхний толгоогоо хадсдаг бид нар ээж мэднэ тий. Тэгэхээр ингээ ээж нь ч юм уу бараг хөхөө суулаа авчин тэгээд хүүхэд залгиж чаддгүй гэж байгаа байхгүй сүүгээ. Тэгээд нөгөө сүүн хаана үлсэх вэ гэхээр хэл хөдөлгөөнтэй одоо манайхан мэднэ хүүхдийн доотлын шүднүүд ерөөсөө цоордгүй. Энэ биднэрийнхээ хоншорын буюу дээдлийн шүд цоороод идэг чинь доотлын шүд яагаад цоордог вэ гэвэл хил нь байн хөдөлж идэг. Нөгөө шүлсэн шүн нөгөө өөрөө цэвэрших угааж идэг нөгөө загас усанд байдагтай адилхан доод шүднүүд бол шүлсэн дотор. А дээдлийн шүд бол яадаг гэвэл энэ амны үүдвчгээд уруулны биднэрийнх бол юм гүнзгий одоо миний хуруу бараг 2 уруу арах байрлал хүүхдийнх нэмгэн байдаг учраас тэр жоохон зайн шууд хурж ирээд ингээ шүдэн дээр наалтчихаар энд жинхэнэ нян үрч хорчин болоод өчдөг байхгүй юу. Тэгэхээр сая асуултанд хариулах юм бол хөхүүлээд нөгөө аманд сүүлдэж болохгүй. Сүүлдэж болох. За одоо яалтчгүй хөхүүлэхэд унтахын өмнө төрөүний зөвлөмжийн дагуу шүдийн сайн цэвэрлсэн бол нөгөө өнгөр байхгүй учраас тэнд нян очиж наалтахгүй байхгүй юу. Тэгэхээр энийг л зөвлөмөр товчхондоо. За тэгээд хөхүүлэх хооллох гэд ярьсан юм чинь одоо нөгөө нэг ээжүүд няраа хүүхдээ яг нөгөө өмнөх подкаст дээр та нэг ярьжсэн шүү дээ яг ингээд нөгөө зөв юу хооллох хэрэгтэй гэд. Тэгэхээр яг няраа хүүхдээ яг зөв хооллох талаар тийм няраа хооллолтын талаар. За тэгэхээр няраа үе гэдэг бол яг онлын хувьд энийг бас асуулт гарсан дээр хэлчмээр санагдлаа. Манайхан ингээд буруу яриад байдаг. Манайх няраа хүүхдтэй 6 сартай гэд яг ангаахын шин одоо орчин үеийн ангиллаар бол төрсний дараах 4-7 хоногийг няраа үе гэж хэлдэг. Нэг л сар. А тэрнээс цааш бол балчир үе гэж явдаг. За энэ үед бол 6 сар хүртэл бол аман дотор шүдгүү одоо зөвхөн буйл хилийг цэвэрлэх. Ялангуяа манай одоо туршлагатай ээж нар бол мэднэ өрхийн эмч, няраа эмч эхнэлхс төрөхөд бол няраа зөвлөх хэлдэг ингээ хилийн цэвэрлээ шүү. Эхний 1 сар хилийн цэвэрлж өгөөрэй гэдэг нь шүсний булчирхаа хөгжөөг нөгөө ам өөрөө цэвэршилт байхгүй учраас бид нар механикаар буюу нөгөө маарлаар те хилийн цэвэрлж өгдөг. Тэгэхээр 1 сар доторх цэвэрлэгээ бол хилний цэвэрлэгээ авах нь байна. За ингээ 2-3 сартаа үеэс эхлээд хэрвээ таны ингээд хүүхдийн шүс хэвээ ялгараад хилэнд нь өнгөр тогтохгүй тэгээ яг хөхөөрөө хоолдог та яг тогтсон цагт зөв хөхүүлдэг бол амны хүндэд нэг хийгээд ах зүйл байхгүй. Тэгээд 5 сартаа болоод ирэхлээр энийг хийн гэсэн үг. Хооллолт ярихад энтэй холбоотой одоо би бол нөгөө сүү байгаа учраас ингээд цэвэрлэгээр орчлоо сая. Одоо хоолн дээр бол тийм 6 сар үргэлжлэн бол сүүгээр хооллож байгаа. Хөхөө хөхүүлж байгаа нэмэлт сүүн хижээл угж хэрэглээгүй бол угж хэрэглэхэд бас уртлын 2 подкастыг сонсоогүй хүмүүст хэлэхэд нөгөө угжийн ам хамартаа хүргэж шүлсээр нян аваачч хүүхдийн амд хийж болохгүй гэдэг юм аа л бодчихвол 6 сар хүртэл бол тэгээд хөхөөр хооллох бол хийвээ ингээ явчихна. За 6 сартаас эхлээд бор хоолнд орно. За онлын хувьд бол бор хоолны үеийг 5 үед ангилдаг. За ихэнх үед бол одоо манайхан бантуу өгч эхэлдэг тийм ээ. Одоо манай залуу эцэг эхчүүдэд нэг гаргаад байгаа алдаа юу байгаа вэ гэхлээр 6 сартаа 2хан шүттэй байхад өгжсэн нөгөө ширхэгтэй
бантан биш яг үндэ зутанга ойтод нь яг кивэр нөхж байгаа байхгүй юу? Идэхгүй гэхээсээ илүүтэй хүүхэд нь зажлах аргад суралцахгүй. Тэгэхээр хүүхдийн одоо 3 хүртэлх биш уучлаарай 1.6 нас 6-аас 1.8 нас буюу ой 6-аас ой 8 сар хүртэл бор хоол эхлэх үеэс төгсгөл хүртэлх энэ 5 үе дотор бид нарын хийх ёстой юм нь гэвэл миний хүүхдийн аманд ямар шүднүүд гарч ирж байна шүтэлж байна. Тэр шүдэнд нь тохирсон хатуулагтай хоолыг тасалж, зулгааж, жажлуулах нөгөө үйлэл юм гэсэн үг. Нийгмийн эрүүл мэндийн асуудлыг бас багш маань хөндөж байгаа. Өөрөөр хэлэхгүй нөгөө жажилж идэх ёстой эргэтэн маань жажилахгүй уугаад байна. Хоолыг уугаад байна. Одоо энэ дээр бас ингээл нийгмийн эрүүл мэндийн асуудал ярил Япон солонгос өнөөдөр миксерийг хүүхдэд хоол миксерж өгөх болчиход байна шүү дээ. Хоригдсон бүр. Тэгэхэд манайд хэрглэжлээ. Бүхэл зүйлийг. Манай хүүхэд одоо багш маань сайн яриад тайлбарлах юм бол нөгөө ширхэгтэй хоол ширхэхгүй бол манай хүүхэд сонгон иддэггүй гэдэг зүйлийг л ярих хэрэгтэй байхгүй энэ дэр гэж бодож байна. Тэгэхээр энэ дэр сая ярьсныг арай нарийсгаад ингээд тайлбарлахаар одоо нөгөө ширхэгтэй хоол зутан гэдэг дээр юу ярих гэж байна вэ гэхээр миний одоо сүүлийн үед энэний тод жишээ тэр үедээ хийн ч анзаарахгүй. Одоо баг за над дээр ирж байгаа 10 хүүхдийн 8 нь үүдэн шүднүүд нь нөгөө ясан шүдээр солигдохдоо унахгүй. Тэгээд дандаа давхар гарч ирээд ахуулаад байгаа чи юу хэлж гэнэ нүгэл саяын хэлсэн нөгөө хөтлөгчийн маань асуусан хооллолт балчир үеэс эхлээ буруу явагдсанаас болоод тасал зулгаж чадахгүй. Тэгээд үүдэн шүд унахгүй байна. Тэр үүдэн шүд яагаад шимэгдэж ундын гэвэл энэ дээр даралт иржээж ясанд ачаал өгөөд тэгээд сурвалж нь уусаад бид шимэгдэнэ гэж ярьдаг. Ингээ уусаад тэгээ ингээд мултраад ундаг штэ ингээд зүгцтэй тэрний араас ингээд шүдэн төрж гарч ирэх байтал чинь унахаа болцсон учраас авдаг. А гэтэл яагаад араа нь ингээд унаад байна вэ? Арааг нь авуулахгүй авахгүй байгаа нь одоохондоо бид нар нөгөө Монгол чинь бусад Азийн орнтой харьцуулбал харьцангуй хатуу хоолтой. Одоо манайх шиг юм борцог гэдэг хатуу юм Азад байхгүй штэ дандаа бекери болцсон тий. Тэгэхээр тэр хатуулагтай ямиг хүүхэд идэхийн тулд зажилж байгаа учраас зүгээр ойрын нэг за 20 жил гэж тааж арай болохгүй бах. Ямар ч гэсэн нэг араа хөдлөөд байгаа байхгүй. Тэгэхээр айгүй чухал асуулт асуусан хооллолт гэдэг бол энэ шүтлэлтэнд хүртэл нөлөөлж байна. Бидний цусгаан дурдаад орхицсан нөгөө гажиг үүсгэд хүртэл нөлөөлдөг ийм зүйл болчиход байгаа. Хүүхдээ хоол идэхэд нь аав ээж нь хажууд нь байгаад зөстө болдог бол нөгөө тэтэм хатуудаа зажлаарай гэдэг зажлаад аль болох гар утас одоо энэ цахимнаас хоол өөрөөр хэлбэл хүүхэд маань гар утас үзээд хоол идэхээр цадсан мэдрэмж нь мэдэхгүй. Тийм зажлахгүй тий хамаагүй иддэг учраас тэгээд янз бүрийн тэр нөгөө буруу таргалалт бүх зүйлүүд чинь эндээс үүдэлтэй чингийлүүлэл яригдана. Тэгээ нөгөө би чинь бас нэг төрөөд удааг байхад яг нэг юун дээр ээжүүдийн групп дээр яг асуужсэн би яг тэрийг мартдаг байхгүй нэг асуулт өгдөө. Тэр нь болохоор хүүхдээ нэг одоо нөгөө шүд ингээд ургаад эхэлсэн юм чи одоо ингээд миксертэд өгөөд ах нь зөв буруу юу гэхдээ тэгсэн чи яг ээжүүд ингээд нөгөө янз бүр доор коммент гэл янз бүр бичсэн л байгаа юм л та. Гэхдээ тэн дээр нөгөө юу яатсан байсан байхгүй юу? Нэг ээж тэгсэн байсан. Би бол миксертэй хөрсөөрл байгаа. Цөөхөн шүдтэй болохоор ингээд нөгөө бүхэл хоол хүчхөөр ажиллахгүй шууд ингээд зайлгчих юм бол хотоод нүгдэх байх гэж айгаад байгаа гэдэг ээж тэгсэн байсан байхгүй юу? Тэгэхээр энэ дээр бас нэмэлтээр тайлбарлахад арай жоохон шинжлэх ухааны үндэстэй хэлье гэвэл хооллох хоёр зорилго байдаг. Нэгдүгээрт нь хүүхдэд тижих тийм ээ. Хоёрт нь хооллох аргад сургана. Тэгээ манайхан ингээ хооллох аргад сургана гэхээр халбах ширээ сандлын тухай боддог. Тэр мэдээж байгаа. Тэн дээр нэмээд ямар хоолыг яаж идэх аргыг бид нар хүүхдэд зааж өгөх Хүүхдийн хэрэгтэй. суух байрлал хүртэл байгаа шүү дээ. Одоо энэ бол би ингээд анзаарсан чи ингээд 3 үеийн төлөөлөл сууж байгаа байхгүй. Би 60-аад оны, 70, 80-аад оны, одоо 80-аас 90-аад оны гэдэг. Тэгэхээр бидний өсөж төрсэн орчин гэр бүлдэх хүүхдийн тоо миний ээж аав энэ талаар одоо миний хэмжээний өнөөдөр ярьж байгаа шиг бид нар шиг ийм нарийн мэдлэггүй ч гэсэн уламжлалт аргаараа. Тэгээ би яадаг байсан гэвэл 2 настай нөхөр 5 настай ахыгаа хараад энэ борцгийг ингэж зулгааж те ингэж жагаад тэгээ тасалчдсан байх гэдгийг ахуугаасаа сурчдаг байсан бол одоо 4 5 том хүний дунд байгаа хүүхэд яах юм?
Уг нь тэрийг яг түрүү отхон болдын хэлдгээр хамт суугаад хамтд нь хазаад хамтдаа зажлаад идэх үед чинь анхаарал хандуулах хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр бид нар хүүхдийн тоо цөөрөх тусмаа олон том хүний дунд нэг жижиг хүүхэд байвал тэр хүүхдэд яг мэдлэгтэйгээр тасалж зулгааж хазах үйлийг хамтдаа хийх хэрэгтэй. Тэгээд нэгэнтээ зажлах үлийн талаар ярьсан. Одоо эрүүл яг зөв зажлыг гэвэл за хүүхэд бол арай цуухан, том хүн бол дунджаар 25-аас 30 удаа зажлах юм бол шүлс ялгаралт нөгөө ам уруу цэвэрших тэгэл эрүүний үеийн хөдөлгөөн гэд энэ бас бараг дахиад нэг подкаст ярилцлага болно. Ингэж зажилж идэх юмыг хамтдаа хийх хэрэгтэй гэсэн. За тэгээд бас энэ дээр нэг зүйл нийтийн хоолны газар бид нар бага насны хүүхдтэйгээ ороод нөгөө хүүхдийн ширээ авчираад өгчдөг шүү дээ, тийм. Тэгэхээр ингээд ямар учиртай гэдгийг мэддэггүй нөгөө хүүхдийн хөлний тавир байна уу гэдгийг юу гэдгийг мэддэг аав эцэгч үнэхээр байхгүй. Нөгөө хүүхэд нь хөлөө онжуулчаад та өөрөө ингээд яг улаараа ингээд бүтэн гიშгээд хоолоо идээд үз. Сандал дээр хөлөө дүүдлээд хоолоо идээд үз. Ямар байх нь вэ? Үнэхээр тэрийг бас шинжлэх ухааны үндэстэй багш маань тайлбарлаж өгвөл энэ эцэгчүүд маань энэ эрүүл мэндийн нэвтрүүлгийг чинь бас ихээхэн утга учир учрна гэж ойлгоно гэж бодож байгаа. Та энэ дээр бас тий хооллолтын дээр бол түрүү хэлсэн нөгөө хооллох аргад суралцсан гэхээр одоо яг яаж суух вэ гэхээр бид нар чи хуучин бол уламжлалаараа одоо Монгол гэрт ингээ явган суугаад явган ширээний ард газрын татах хүчний эсрэг ингээ бүх биеийн жингээрээ тулаад иддэг байсан. Одоо ингээ хотчоод орон сууцанд ороод зарим одоо ялангуяа тэр Америк тавилга эднэр бол яг үндэ Европ хүний стандарт байхгүй юу 170 те метр 70 80 та гэтэл Монгол одоо дундаж эмэгтэй хүмүүс бол нэг 150-аас 160 бүгдөө метр 80 70 биш шүү дээ. Тэгэхэд ингээ хөл зарим ресторанд орохоор нэр миний хөл ингээ газар хүрдэг шүү дээ. Нөгөө намхан болохоор гэтэл миний хүүхдэд тэр зориултын гайгүй ресторан хоолны газруудын зориултын сандал байгаа чи яг шинжлэх ухааны үндэстэй. Тэр хүмүүст бол бүр баярлалаа гэмээр стандарт мөрдөж байна. Гэтэл бид нар хүүхдэдээ тэр зориултын сандлыг зараад авдаг. Тэгэхдээ манай эцэгчүүд тэрийг юу гэж боддог гэвэл хүүхдийг унгаахгүй тавцангийн ашигладаг. Гэтэл хамгийн гол юм тэнд юу вэ гэвэл хөлний тавир. Тэгэхээр хүүхдэд тасал зулгааж ажил гिचээ та насан турсан хүний 150 160 та хүний стандартаар тохирсон энэ ширээн дээр дүүжил суулгаа хоёр хөлн ингээд савж байвал ямар ч зажлах боломжгүй. Тэгэхээр хүүхдийн хөл яг газар тулах хэрэгтэй. Тэгээ энийг бас далимдуулаад боломж олдсон гэдэг шиг хэлчихад бид нар яг энэ талаар манай тэнхэм ингээд судалгаа хийсэн чинь одоо дүүрэг нэрийг хэлээд яг Улаанбаатар хотын 3 удаагийн улсын 2 удаагийн авраг цэцэрлэг дээр очиод үзсэн чинь 50 хүүхэдтэй цэцэрлэгийн ахлах ангийн 4-5 настай хүүхдүүдийг ингээ харсан чинь 5 хүүхдэл зөв суужсэн. Бусд нь ингээ хөлн баруун зүүн тийшээ ингээ сандлаа ингээд тэгэхээр бас манай сургууль ялангуяа нөгөө сөөбөт гэдэг тий цэцэрлэгийн багш нар маань хүүхдүүдийг багаас нь ингээ ширээн дээр зөв суулгаад хөлийн газар тулгаад тэр нь цэгцтэй цэвэрхэн харагдана гэхээсээ илүүтэй нөгөө зажлалтыг дэмжих аюул чухал. Нөгөө нэг юм эрүүл мэндийн шүд эрүүл байх үндэс чинь жинхэнэ шинжлэх ухаанчаар өнөөдөр тайлбарлагдаж байна гэж ойлгож байна. Тэгэхээр сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын энэ тийм үү багш нарын дараагийн подкаст дээр ер нь бас боловсролын байгууллагын мэргэжлэнээ авчираад Монголд энэ те цэцэрлэгийн бага насны хүүхдүүдийн те за дээр нь 10 жилийн ерөнхий боловсролын сургуулийн багангийн хүүхдүүдийн энэ хооллолтын горим нь ямар хөө байдیں۔ Энэ дээр бас ер нь бас бид бүхэл бүтэн нэг цаг гаргаж бас ингэж нэвтрүүлэг хийх шаардлагатай гэж бодож. Энэ маань өөрөө цаашдаа маш их тийм бидний сэргийлж болох хийж чадах зүйлүүдийн маань нэг стандартын ширээ сандал нь байж байгаа. Одоо зүгээр тэрнэр зөв суулгаж зөв хэрэглэх нь аюул чухал гэсэн. Тэгэхээр эн чинь ердөөсөө нийгмийн эрүүл мэндийн нэг бас нэг чухал асуудал нь энэ хөндөгдөж байгаа. Өнөөдөр шүд угаалтаасаа биш гэл ингээл яриад явах юм бол ер нь ургаад л маш их зүйлийг сэдв хөндөх боломжтой ийм зүйл байна. За тэгээд ер нь энэ агуу өргөн хүрээний сэдвүүд яригдж байна тий. За асуух юмнууд ингээд зөндөө араар савн гарч ирээлээ. Гэтэ яг хэдүүлээ цаг тавьж байгаа учраас түрүү нөгөө өдөрт 3 удаа авах хэрэгтэй нөгөө өдөр олвол хэрэг оффист ингээд байрлал боломжтой бол угаачж байгаагаа багш тэгсэн шүү дээ тий. Тэрэн дээр зарим хүмүүс нөгөө нэг хоол идчихэд бохис ажиллаад ингээд цэвэрлэчихье гэж боддог шүү дээ. Тэгэхээр бох яг цэвэрлэх үү яг одоо ямар үед хэрэглүүл илүү
тохиромжтой. Бохи бол ингээд юу бохиг ярихлаар бас дахиад ингээд бас л өргөн өрөөний асуулт. Аливаа юм чи ингээд сайн муу хоёр талтай байдаг. Бохиг ингээд одоо хэтрүүл сүүлийн үед бол энийг бол одоо манай хоол боловсруулалтын бас ярих л баг зүгээр. Миний шүдний эмч талаасаа судалсан зүйл дээр ярихаар бид нар чи одоо би бол ингэж боддtiin монголчууд одоо нэг бүдүүлэг харанхуудаач биш. Яг үүндээ биднэрт яг ийм шинжлэх ухааны онлын үндсэлтэй монгол хэл дээрх мэдээлэл айгүй хязгаарлагдмал байдаг. Харин одоо тэр дараагийн үеийнхэн маань англи хэлтэй хүүхдүүд бол зөндөө олон яг шинжлэх ухааны үндсэлтэй мэдээллүүдийг олох бах. Тэгэд одоо бохиг ингээд бох сайн гэд тэгэхээр бидний хувьд ч айгүй төвхтэй. Манай юмнууд чи ингээд хөгжиж байгаа орон учраас одоо бид нар мэднэ дэлгүүрт байдаг нэг савта бох. Гадны тийм савта бохин дотор бол цаасан байдаг. Яг л тэр чинь 10-аас 15 минут ажиллаад тэр одоо гадны кислотолтой гэдэг нөгөө сахаргүй бохнууд байдаг шүү дээ. Тэр бохнууд маань ерөөсөө ингээл том бие авалж ажиллаа сайхан сэнгэнсэн амт нөгөө таашаал машаал бүгд байна. Тэгээ 10-аас 15 минут ажиллахад за одоо 100% биш юм а хэд шүдний гадруу дээр наалтсан нөгөө түрүүн отхон болдын хилдэг энэ арааны хонхорхоод орсон эдрийг бол бохнаагаад аваад цармын залгаад бохтой наалдаад ингээд цэвэрлэгт чинь дээр нь шүс ялгарна нөгөө Стефани Моригаар нөгөө 20 30 40 минут нормондоо очихыг бохиж ажилласнаар шүс ихсээд хамгаалах чадвар сайжирна. Гэхдээ тэр 10-аас 15 минут авах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд яг тэр зориултын бохнууд бол 10-аас 15 минут ажиллахад нялцаагаа жижигхэн баг ингээд нэг гашлаад за гашилдгүй маа гэхэд жажлагтгаа болоод би хаяхаас өөр аргагүй бол. Гэтэл өнөөдөр бидний худалдаанд зарагдаж байгаа бүх бох за бараг тавьж байгаа 2-3 хоног зажлал хатуу хэврээл байгаа тийм. Энд чи юу хэлэх гээд байна вэ гэхээр бид нар ч бас нэг үе одоо соёлтой болцсон. Хаяа гэдэг надад цаас байдгүй. Нэг хэсэг энэ минь дээр наага явдаг байсан ч одоо болцсон шүү дээ тийм. Тэгэхээр яах вэ гэхээр нэг хаяхгүй зажилчдаг байхгүй. Тэр нь буцаад нөгөө ходоодны хүчил сөргөө мөргөөг ингээ сөрөг үр даврууд гарч байгаа учраас би яг шинжлэх ухааны үндстэйгээр хэлэхэд бохыг яг хоол идсэний дараа 10-аас 15 минут зажлуул нөгөө амны өндийн орчин шүлсийг шингэлж хамгаалах чадварыг нэмэгдүүлэхэд шүдний гадаргууд дээр үлдсэн хоолныг чинь тодорхой хэмжээгээр зайлахад туслана. 30 минут 40 минут хэдэн цаг те хаях газар алга гэдэг ингээ жажлаа яваад ивэл болохгүй л гэж хэлмээр байна. Заримдаа анзаарахгүй бараг цаг 2 цаг мэгж ажилласан байдаг гэсэн 90 өвдөд тий. За тэгэхээр маш гоё сонирхолтой сэдвэр мэдээлэл зөвлөгөө өгсөн багштай маш их баярлалаа. Тэгээд энэ удаагийн подкаст маань энэ хүрээд өндөрлөж байна. Тий. За тэгээд энэ нэвтрүүлгийн төгсгөлд бас нэвтрүүлэг жаргахын өмнө ингээд саяхан профессор явсан да манай Монгол улсын хөдөлмөрийн баатар доктор профессор манай Баасанжи багш маань ярьж шít. Бид маш гоё үг хэлсэн. Тэр бол үнэхээр гоё үг. Бид энэ аливаа энэ өвчлөлийг ингээд бид нар зүсээд юм уу те өвчлсөн эмчлээд барахгүй. Өрсөн сэргийлэх гэдэг зүйл бол за магадгүй 1950-ад оны үед бол ингээд халдварт өвчтөнтэй тэмцээ дэлхийн нийтээрээ 90-ад оны үед одоо ингээд 2000 он гараад ирэхээр нийгмийн эрүүл мэнд боловсрол тал руугаа өсөөсөөгүй явцсан. Одоо нэгэнтээ өвчлсөн өвчлөлийг эмчлэн гэхээс илүүтэйгээр нөгөө эрүүл мэндийн байгууллагаас шалтгааллах хувь нь 25% ойлгочлаа шүү дээ. Тэгэхээр үлдсэн 75% танаас шалтгаалсан, таныг эрүүлээс шалтгаалсан. Энэ өнөөдөр байгаа энэ нийгмийн эрүүл мэндийн одоо бидний нэг цогц мэдлэг олгох гэдэг энэ амны хөндөө угаахаас ахгуулаад энэ амьдралын зөв хэв маяг дадал зуршилч нь 75% буюу өөрөө та энийгээ 75% хүртэл эргэлж чадах юм бол эрүүл сайхан зөв тэгшүүттэй сайн сайхан амьдрах энэ нөхцөл боломж олгож байна. Тэгээд энэ сайхан мэдээллийг ингээд бас маш тодорхой өгсөн анаахын доктор профессор Онцэг багштай их талархлаа. Тэгээд манай Ундека хөтлөгч манаас мэрэгжлийн хүн болохоор өөрөө илүү их ярилцахад таатай төхөмтэй байлаа. Тэгээд та бүхэнд эрүүл хийх гэсэн. Тэгээд шүд эрүүл бол би эрүүл гэж та бүхэн тэгээд шүдээ сайн хайрлаарай. Шүдээ сайн хайрлана. Хүн одоо хамгийн сүүлд Япон солонгосууд юу гэдэг болцсон гэхээр ердөөсөө энэ эрүүл мэндийн боловсролыг тавхай айлын эцэг эхэд боловсрол олгохын тулд энэ телевиз зураг дараад байгаагаар юм ярих биш. Ердөөсөө хүүхдээр нь дамжуулдаг болсон. Бага насны хүүхдээр нь дамжуулдаг болсон. Онцэг багш бол сургууль цэцэрлэгийн орчноор нь дамжуулаад таны хайртай охин аваа та шүдээ угаагаараа гэхэд охиныхоо үгэнд бол орох байхгүй. Тэрээс зурагтаар та шүдээ угаагаараа гэж саяны нэвтрүүлэг ярихад үзэхгүй байхгүй юу? Эсвэл бараг 3 секундын рил байвал илүү үзнэ үхээс биш. Тэрийг бол үзэхгүй. Тэгэхээр ийм нийгэм байгаа учраас бид энийг л та бүхэнд хүргэхийг хичээсэн юм аа. Баярлалаа. За баярлалаа. Тэгээд нэг оюун сувгшийнхаа хэлдгээр те
шүд угаахтаа жоохон цаг зарцуулж сурах нь байна тий хүүхдээ хоол зөв хооллохдоо одоо зайчлах дээр зөв рефлексүүдийн үүсгэхийн тулд бас нэг жоохон судлаад ингээд нөө цаг гаргадаг тийм хандлагатай болох бид нэр жоохон сурах хэрэгтэй байна тий. Тэгэхээр бүгдээрээ одоо бас хандлагаа сайжруулъя гэж уриалмаар санагдлаа. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. За баярлалаа.